тогны асуудал, усны асуудал шийдэг учраас манай Эрдэнэ улс сумын нутаг дэвсгэр дээр айлууд маань одоо яг нэг шинэ авсан газар дээр буух болцоог байсан. Тэгээ одоо энийг шийдчихсэн баг анхдагчгүй юм усан сан болж байгаа. За энэ дээр одоо нүүбийн хүүхдийн сангатай хамтраад нарны панелаар ажилладаг хайбрид системийг ингээд бий болгосноор за манай ар ус ундрах орон нутгийн үйлдвэрийн газар маань оргил ачааллын үед болохоор 400 мянган төгрөгийн тогны зардал нэг сард гардаг байсан бол одоо 40 мянган төгрөг гарч байгаа нь тодорхой нэгт эдийн засгийн хоёр дахь үйлдэл тог дассан үед иргэд маань ингээд усаа чөлөөтэй авдаг. Ийм болсон нь бол одоо давуу тал нь огомаа. Орой үед ингээл ажилдаа бол гэртээ ирэхэд ингээл ус байхгүй үед чинь ингээл 24 цагийн турш ингээл ухаалаг системээр ингээл ус авч болно. Тэгэхээр 24 цагийн турш усны хүртэмж сайтай байна л гэсэн. Бид нар нүүбийн хүүхдийн сангийн одоо санхүүжилт дэмжлэгтэйгээр хутгаа одоо автомат ухаалаг болгож гэж янзлсан байгаа. Оногийн 24 цагийн туршид ажиллагаатай нүүбийн хүүхдийн сантай хамтран энэ 3 ус түгэх байрыг нэгдсэн систем рүү шилжүүлсэн байгаа. Энэ жилийн ашиглалтанд 7 дугаар багт ашиглалтанд орсон нүүбийн хүүхдийн сантай хамтарсан худаг маань 28 дугаар худаг гэж одоо нэршилтэй явагдаж байгаа. Энэ худаг маань бол одоо өнөөдрийн байдлаар 10 хүн авсан. 500 литр ус хөөсөн. Өрөөний температур 13 градус